Хүрээнд анхны газар ажиллаж байсан говийн улаан дулмаа. Цагтан сэргийлэх хорооны Санжаагийн жамсран ахлагч цог очрыг дуудаж говийн улаан дулмаа гэгч хүүхэн янхнуудыг баривчилж эхлэхэд оргон зайлсан. Говийн улаан дулмаа гэгч нь хүрээнд аль 1917 оноос хойш янхны газар нууцаар байгуулан ажиллаж байсан этгээд гаднаас нь харахад том биетэй иршүүд нэгэн. Тэр хүүхэн өнөөдөр ч гэсэн олон ирчүүдтэй янхандаж зарим нэг баячуудын гэрийг ухаж говь нутгаар хулгай дээрэм хийсэн тухай яриад одоохон өртөөгөр явж улаан дулмаа гэгчийг илрүүлэн барьж ирэхийг үүрэг болгожээ. Сэргийлэгч цог очирт яаралтай хэрэглэх алтан үсгийн үнэмлэх шийтгэн олгож гар буу сум өгчээ. Тэр өдрөө цог очир өртөөлөн давхиж онгийн хідээр дамжин явхдаа говийн нэг гошуунд очиж энгийн увц өмсөж 2 сайн залуу авчээ. Дээрэмчэд 30 гаруй хүнтэй зэвсэгтэй бүлэг хүмүүс аж улаан дулмаа толгойлж яваа гэх тэр говийн хийдийн мөнгө алт эдлэл дээрэмдэж 2 ламыг тохуурхан хөнөөж хувцсыг нь авч чадсан нь тодорхой байлаа. Сэргийлэгч залуу 2 шөн давхиж өлгийн хийд хүрчээ. Энэ хийд хэдийгээр халуун говьд бууж хэдэн сайхан дугантай олон зуун лам шавнартай хийд бараадсан олон айлтай ажээ. Дулмаагийн бүлэг дээрэмчдийн хөөлд энэ хийд өртсөн учраас лам харгүй нам эвлэлийн гişүүдээс бүрдсэн эрлийн эсгийг ихэд талархан угтжээ. Хийдийн хамптан гавж чоймбол гэдэг тарган шар хүнтэй цог очир уулзав. Цогчин дугандаа дээрэмчдийг дахин зөвлөөлөхгүй байх тухай хурж байхад эрлийн хүмүүс ирсэнд ихэд олзуурхан бэлэгшээж бурхны аврал гэж залбирч байлаа. Хурал хурж байхад гэнт улаан дулмаа гэгч хэсэг зэвсэгтэй залуусын хамт дайран орж ирээд буугаар сүрдүүлэн хамтныг олбогноос нь хөөж өөрөө гарт суучгаад өөрийн хиймэрл ундааг сэргээх ном уншуулж лам нарыг өмнөө мөргүүлжээ. Лам нар бүсгүй хүн гэдгийг эхлээд мэдэхгүй яасан нарийнхан хоолойтой баран бэ гэж бодцоож байлаа. Гэтэл 2 чихэнтэй алтан эмэгтэй 13-нд оюун шигтгээтэй алтан бөгчтэй совд шигтгсэн мөнгөн сам үснэд даруулгатай жигтэйхэн баян хүүхэн гэдгийг мэдээд твдэв. Хурлын гисгүй ламтан хадаг яндар болсон бэрээгээ барьж очиод хамтны судлаас буухыг хүсч бүсгүй хүнд алдас болно гэж учирлжээ. Дулмаа хилэгнэж бэрээгээр нь тарих толгоог өнөдөж шившгийг нь дэлгэжээ. Унзат ламтан ойртон ирж ариун бурхны сүмд ингэж согтуу хүүхэн авирлаж болохгүй гэж сургамжлаад бас нүдүүлжээ. Согтуу иш галзуу хүүхэн байхаагаад бурхан дахил бузралсан гэж ихэд имэн. Сүүлдээ лам нар зэвсэг барьсан залуусаас имэж хөдөлж чадсангүй. Говийн улаан дулмаа шууд хамтны дээл өмсөж орхимжоор ороож овоодоо углан лам нарын бэлтгэсэн манж цавыг зооглож балин тахлыг нь нураав. Удалгүй алтан бурхан мөнгөн цогц оюун шигтгээтэй ховор идлийг нь хамж авчээ. Дулмаа нөхдөө гаргачаад унзад ламыг нөгөө өрөөнд оруулж хамх хувцсыг нь тайчив. Тэгснэ дулмаа чи их царайлаг сайхан ир юм. Надтай энэ шөнийг өнгөрөө хэмээн хамх хувцаа тайлан түн рүү ноцсон дайрсан байна. Энэ хооронд дээрэмчд зүгээр суусангүй. Хамгийн баян айлыг заалган очиж авдар савыг нь өнгөчин дээрэмдэв. Тэр айлуудаас олигтой гэсэн 2 хүүхнийг дагуулan эзгүүхээр хүчинтэн дур хүслээ хангажээ. Галзуурсан дулмаа 2 хүүхнийг хороогоод цааш явдлаа гэсэн мэдээг сонсоод цог очир цааш мордов. Элсэн дээр тэдний мөр дурайх боловч зарим газар шуурч мөр арилжээ. Цог очир олон алуурч танхай дээрэмчтэй тааралдаж явсан боловч ийм аимшигтай дээрэмчин ирээ цээргүй хүүхэнтэй нэг ч учирч байгаагүй тул заавал амьдаар нь барихыг төлөвлөв. Дэрстэй тойрмын дундах хэдэн тэмээрүү давхиж очвол худаг байлаа. Худгийн ховоо дүүрэн устай шалбааг дунд мордын мөр олтжээ. Сэргийлэгч цог очир мордын мөрийг ажиглаж ав. Дэрсэн дундуур нэг хүн ирж байгаа харагдана. Давхиж очивол толгой нүцгэн гандамал хөх тэрлэгтэй хатангар бороо өвгөн инээмсэглэн сая хувилгаан ламтай таарад эмээл хазартаа морь хит хутга ганс тамхи хөргөө өчглөө. Тэр хувилгаан 13 дугаар далай ламд бараалхаж монголчууд биднийхээ хувь заяаг даатгах гин хэмээн ихэд баярлсан шинжтэй өгүүлжээ. Үхсний чинь хувилгаан лам. Тэр чин шоронгийн орогдтол хувьсгалын эсэргүү хүүхэн байгаа юм хэмээн хэлээд мартжээ. 30 орчим эрс мөн 10-аад буутай ачаа өсгөн 3 хоногийн өмнө явчихсан гэдгийг мэдэж авчээ. Цог очир ухасхийн морио гойдож давхихад нөхтөн ч ухасхийв. Өглөгч сайхан сэтгэлд гинхэн өвгөн тэдний араас удтал гарч байснаа санаа алдаж гэрлүүгөө одчихжээ. Сэргийлэгчд заган шугуур орж элсэрхэг хуураа жалгадаган давхив. Тэдний ард тоос суунаглаж түүний харсан хідэн хавтгайч цааш талд орчээ.
Удалгүй загын шугуу шовторч элсэн манхан зурaan. Тэд морио татаж мөр огтолж явтал зөөлөн шороон дээр шинхэн мордын мөр хөндлөн гарсан байв. Тэд мориноосоо бууж амарсан бололтой морь хөнгүү шээсэн ор харагдав. Цог очир нөхдөө хөндий зогсоочхоод морин дээрээс тонгоон ажиглаж байснаа тэднийг дууджээ. Энэ бол эмхтэй үний шээсэн ор байна. Бид ч зөв яваа юм байна гэж итгэлтэй хэлжээ. Тэр морио амраач хэсэг дурандаж байснаа алсад цөмөлцөх хідэн хөх толгодыг зааж. Одоо цөмөөрөө тэнд очиж отондоо гэлээ. Удалгүй гүвэндээгүр үргэсэн гөрөөс гарч ирэхийг ажиглав. Юунаас ингэж үргэж давхсан ойлгомжтой. Дээрэмчид тэр тавгарын цаагуур далд орсон байна хэмээн цог очир хэлжээ. Үүнд хинч итгэсэнгүй учраа нэг нь хил давж ойрхондоо тавгаар хүртэл мөр мөшгөөр яваад төдөлгүй буцаж ирээд яг буцаад явчихаж гэж мэдэгдэв. Удалгүй сэргийлэгчид мөнөөх дээрэмчдийг элсэн манхан донд буудалсан байхад нь гүйцэж очив. Бид тавхан энэ олон буу шидэмтэй улсыг яаж барих юм бэ гэж нэг нь эргэлзэж хэлэхэд цог очир дөрсхийн харж эднэр олуулаач айн зүгтааж яваа гэмт хэрэгтнүүд. Бид бол ардын төрийн цагдаа гэж хариулаад айх юм байхгүй. Амиа алдсан ч хамаагүй. Улаарсан яхасаа ч буцгаа байсан зэрлэг дээрэмчдийг заавал барина. Харин та нар болгоомжтой бай гэд мориноосоо буув. Шийдвэрлэх үе тулгарсныг нөхд нь ойлгож нэгийг бодов бололтой. Нэг дээрэмчин хөсөг дээрээс богцтой юм барьж байхыг харсан цог очир түүнийг нам буудан унгаад гинтийн довтлогоонд оржээ. Тэрбээр морины хурдаар давхин очиод "Бүү хөдөл цэрэг цагдаа нийлсэн 100 хүн та нарыг бүсэлсэн байгаа. Эсрэг үүсэх юм бол дорчин нам буудна" гэхэд дээрэмчид хөшиж орхижээ. Лам захтай дээл өмсөж овоодоо малгай толгой дээрээ тавьсан дулмаа муухай харснаа. "Муу мухар толгойт чи арьсаа өвчүүлж зүрхээ суглуулах гээ юу? Бууга хураалга" гэж чихарсан нарийн дуугаар тушаажээ. Балмагдаж оргисон дээрэмчин сүхэ авч дайрахад бургасан дундаас нэг цагдаа нам буудан унгав. Энэ маягаар 3 дээрэмчдийг алдалдгүй унгажээ. Цог очирч гисэн өөрлөгөө дайрсан нэг эрийг гар буугаараа нам буудчихлаа. Энэ явдал дээрэмчдийн зүрхийг чичрүүлж орхив. "Бууга газар хайцгаа. Эдэн шигэ өхийг хүсээ юу" гэж цог очирыг зандрахад бүгд гараа дээш өргөлөө. Харин говийн улаан дулмаа боссон гарааж "Энэ мууг бариад хүл" гэж чарлав. Ахаад агаарт хэд хий буудахад дээрэмчд хөдөлсөнгүй. Цог очир "Тэр би хэлээгүй юу? 3 гэж тоолох зур бүгд гараа өргөөд мордоосоо холд. Улаан дулмаа чи нөгөө тийш бол" гэж тушаагаад аажим тоолов. Айд сүрдсэн дээрэмчд алгуурхан нөгөө талд гарч зогслоо. Дулмаач эсрэг талд ганцаар үлдснэ. Ухасгийн уяата морд донд үсрэн орж далдаас мориндоо гэж хашгирав. Нэг хар морь ухасгийн цойлон давхих зуур дээрэмчд морилуугаа дайрч мортохыг завдав. 2 морь түрүүчийн морины араас ухас хийв. Улаан дулмаа мориныхоо бөөрөнд нь алдан буун сум тусгааргүй халдаж мориндоо мордон 2 дээрэмчний хамт зогтон одов. Цог очир нөхрөө дуудаж дээрэмчдийг харгалзуулж орхиод өөрөө нэг нөхрийн хамт зүгтаасан дээрэмчдийн араас нэхэн хөөжээ. Улаан дулмааг хил давуулж алдахгүй тулд цог очир хил талыг барин давхив. Тэдний унсан морь хурдан тулаа жаргаж буй нарны цаагуур тоос татуулан холтжээ. Цог очир мөрхөөн дагаж шүн болгоод авлцаж буй галын бараа харж болгоомжтойхон дөхөж очиход эмээлтэй морин тушаатаа зогсож байгаа харагдав. Сэргийлэгч залуу морио нөхөртөө бариулаад гутлаа тайлж хөл нүцгэн бууга бэлэн барьж араасна гэтэв. Бууга дэргэдээ тавьж гөрөөсний мах идэт сууга ханхар яринд эргэж очиж бууг нь ухасгийн шүүрч аван "Бүү хөдөл зогс" гэж хашгирав. Өнөөхөр огтхомж тоосон шинжгүй шарсан махаа зулгааж "Яасан хатуу тоглоомтой ирвэ? Үлсэж яваа бол цаад нөхрөө авчираад хоёулаа махид өштөн бол уучраа хэл" гэж хэлээд инээмсэглэв. Улаан дулмаагийн хамсаат нь чи "Би им дагаж хоолгордож явдаг арчаагаа алдсан ир биш, нутгийн анчин байна. Улаан дулмааг алдчихлаа. Тэр хаашаа явчих вэ?" 3 морьтой хүн булуугийн баян бүрд рүү орж явсан тэр байх нэ. Би ч бас тооцоотой хүн дээ. Ингэхэд өөрөө юмаа дээрэмдүүлээд уурандаа шатаж яваа юм бидстэй. Инээдтэй хэрэг байна да. Цог очир бууга далд хийж шүгэлдэхэд цагдаа нь морийг нь хөтлөн ирэв. "Та нараа шин төрийн ардын цагдаа юм бидстэй. Сураг сонссноос биш цагдаа гэж ямар хүн байдгийг мэдэхгүй юм байна. Би ч тэр дулмаатай тооцоотой. Нутгийн 2 хөгшнийг өчигдөр шөнө хамаг эд зүйлийг нь дээрэндээд нугсалж өнөөгөө зайлсан юм. Би хайгаад олохгүй явна. Ачгүй та нартай таардаг сайн боллоо. Аливаа араас нь мордъё. 30 биш 3 яваа хойно учир нь олдох байлгүй гэжээ.
Тэр гурав шүн сэмхэн давхсаар цагийн шугууд орж морой барин хэсэг амрав. Сарм хөөрмөгц цааш явлаа. Удалгүй ус өнөртөж ангасан морд хазаараа хэмлэн дүүхэлцэв. Энэ үхэн хавьд хонжваж магадгүй гэж анчин эр хилээд хаширлан морой барьж үүр цайлгажээ. Анчин эр эхэлж тэднийг харжгаад мод ташаарлан гитэн очоод ухасгийн дайрч ороод мун шиг ташуураараа хоёр дээрэмчнийг дэлсэн унгав. Улаан дулмааг чармаа нүцгэн шахам хөвтөж байхад цог очир гитэн очоод барьсан байдаг. Ингэж говийг дөргиж явсан, хувилгаан болж жүжиглсэн улаан дулмааг сэргийлэгчэд барьж өртөөгөр давгсаар нийслэл хүрээнд авчирчээ. Төдөлгүй говийн улаан дулмааг бусдын амь насыг хөнөөсөн, дээрэм тонуул хийсэн, янхны газар ажиллуулсан гэдгээр цаазын ялуу носон байдаг түүхтэй.